И в один прекрасный момент я проснулась рядом со своим мужем утром и поняла одну очень важную мысль. Я поняла такую мысль. Как долго ты меня ждал? Нэгэн өдөр өглөө би ингээс ирээд нөхөрлөөгөө харсан чинь нэг бодол орж ирж. Тэр нь юу вэ гэхээр нөхөр маань чи намайг хичнээн удаан хүлээсэн бэ. И вот после этого, после вот этого осознания в жизни все меняется, отношения выходят на совершенно другой уровень. Тэгэхээр та нар ингээд яг энэ бодол маань өөрчлөөд нөхөртөөгөө харьцаа чинь өөрчлөлтөд амьдрч өөрчлөлт гэхээр та нарын бүх ертөнц чинь шин түвшинд орж ирнэ. Поэтому я вам всем желаю вот этого состояния, которое я сейчас испытываю. Тэгэхээр одоо гонаа гэр бүлд байгаа тийм сайн харж байгаагийн нөхцөл байдал та бүхэн бас ухраасаа та бүхэн заавч байгаасаа гэж би хүсэж байна. Так, дальше я кто? Дараагийн хүчнийхээ Я мама или папа. Мама, мать, отец. Дараагийн түвшин энэ уучлах түвшин үлээ шүү дээ. Тэгэхээр ээж аваасаа дараа нь ах дүү нараасаа тийм ээ. Дараа нь нөхөр эхнэрээсээ одоо хүүхдүүдээсээ. Просите прощения у своих детей. Хүүхдүүдээс бас уучлалт болж авах ёстой шүү. Я все время прошу прощения у своих детей. Юу байнга хүүхдүүдээс уучлалт. Дети это не ваша собственность. Хүүхдүүд бол та нарын өмч биш шүү. Они просто родились через меня, мои дети. Зөвхөн та нарын тусламжаар төрсөн болохоос та нарын өмч биш. У них свой путь, у них свои задачи души. Тэгэхээр тэд нар өөрөө гэсэн зорилготой, өөрөө гэсэн хувь тавилантай. Чем раньше вы их отпустите, тем они будут успешнее. Та нар аль эрт тэр хүмүүсийг ингээд туснаар харуул тэднэрт сайн. Поэтому чем больше, вот особенно парни, а как вот быть с парнями и с девушками? Значит, если у вас сын, чем раньше вы его отправите из дома на собственное обеспечение, тем лучше. Хэрвээ та нар хүүхдүүдтэй болоод хүүхдүүд аль болох эртхэн зайлуулах хэрэгтэй. Вот чем, вы же знаете, да, мужчины, чем раньше человек стал самостоятельным, тем он успешнее. Тэгэхээр хүүхдүүд ялангуяа залуучууд тийм ээ аль эрт одоо бие даах сурвал тэр тусмаа амьдрал нь хурдан босч ирдэг. Что делать с девочками? Тэгэхээр охтууд яах вэ? Пока девушка не вышла замуж, она рядом с отцом. Тэгэхээр нөө охин маань яах вэ? Нөхөрт гараагүй цагт аав хажууд байдаг. Но наша дочь, ей 28 лет, она живет отдельно. Сколько? 28. Манай охин бол 28 та гэхдээ тустай амьдардаг. Манай замуж? Нет. Она сама себя обеспечивает, сама бизнес и живет. Сейчас сын отдельно жил, но сейчас он вернулся к нам. Но поскольку он человек, который занимается, у нас есть совместные задачи, которые нужно решить. И когда вот эти сейчас задачи проработаются, он уйдет. Поэтому чем больше свободы детям, у нас есть еще маленькая дочка, есть 7 класс, 13 лет. Трое детей, 3 разных человека совершенно. Вчера я рассказывала своим коллегам, как наша младшая дочь выбирает одежду себе. Она выбирает из интернета очень дорогую одежду. Когда она показывает своей сестре старшей, которой 28 лет, она приходит и говорит: я 3 кофты куплю на эти деньги. Почему так? Потому что когда старшие дети были маленькими, мы были бедные. Поэтому вот когда вы будете больше денег зарабатывать, достоинство у ваших детей будет больше. У них всегда будет больше денег. Одоо баян чинээлэг болоод их хүмүүс та нарын хүүхдүүд ч гэсэн адилхан тэр баян чинээлэг байх хэмжээнд өөрсдийнх амьдралыг авч байгаа.
У кого есть мечта, чтобы ваши дети к 40 годам имели несколько недвижимостей, имели несколько счетов, инвестиционных счетов, и чтобы у них проблемы про денег вообще не было к 40 годам. Поднимите, да? Тамирын хүүхдүүд 40 наснда хангалуун амьдрахыг та хүсэж байгаа үстэй. Я у вас задам главный вопрос. Что нужно для этого делать? Тэгэхээр үүний төлөө юу хийх ёстой вэ? Тамирын хүүхдүүд 40 наснда хангалуун өөрийгөө бие дагаад аваад явах. Хэдэн квартиртэй? Тэгээ олон орон сууцтай, мөнгөтэй, данстай. И у них мысли, где брать деньги, чтобы у них не было вообще. Тэгээд одоо мөнгөний байнгын одоо тийм хайсан тийм ээ зөвүүргүүгээр тэгж амьдрах. Тийм боломжтой. Что нужно делать для этого? Болохын тулд та бүхэн юу хийх ёстой вэ? Какие ответы у вас? Өөр ямар Воспитание. Так, еще. хэлжтэй воспитание хүмүүжил өөр тамирын зүгээс хүүхдүүдтэй нөлөөлөх юу вэ? Вот я вам сейчас скажу ответ. Единственный правильный ответ. Единственный правильный ответ заключается в том, чтобы в течение 5-10 лет стать таким человеком, у которого несколько квартир, у которого есть инвестиционные счета, и у которого проблем денег вообще нет. Тэгэхээр цорын ганц зөв хариулт бол та өөрөө 5-10 жилийн дотор тийм болох ёстой. Өөрөөр хэлбэл үлгэр жишээ болох ёстой. Тэгээд учраас би бас энэ бизнес хийгээд байгаа шүү дээ. Би чинь нэг охинтой. Миний насанд охин маань ямарваа нэгэн асуудалгүй байна. Если вы вот это сделаете со своей жизнью, вы будущее свои поколения по роду, вы их жизнь сделаете совершенно другой. Тэгэхээр та нар өөрийнхөө амьдралаа өөрсдөө өндөр түвшинд болгоноос та нар зөвхөн өөрийнхөө хүүхд биш шүү дээ. Хүүхдийн хүүхдгээр хэдэн үеэрээ одоо хангалттай амьдрах тэр нөхцөл боломжийг бүрдүүлж гэнэ гэсэн үг. Поэтому на каждом есть ответственность такая. Если вы эту ответственность берете и берете вот эту возможность, которая называется «Успех вместе и be epic», и здесь меняете свою жизнь, меняете свои мысли, меняете свое состояние, тогда жизнь ваших будущих поколений будет совершенно другой. Тэгэхээр та бүхний өмнө ямар өндөр хариуцлага байгааг та нар ойлгох ёстой. Тэгэхээр энэ өндөр хариуцлагыг та нар аваад яваад хойч үедээ тийм ээ том баялагийг уламжлах, тийм ээ залгамжлах энэ боломжийг нээж байгаа манай BFP компани, манай амжилтанд хамттай академи та бүхэн санд болгож байна. Тэгэхээр энэ автон боломжийг та нар ашиглавас тэр өндөр хариуцлага, тэр олон үе залгамжлал энэ асуудлуудад бас одоо их хүчтэй сайнаар нөлөөлөх болно. По-другому ваша жизнь ваших потомков не изменится. Потом. Не, вообще, вот если вы не используете, ну, вот себя не измените. Хэрвээ та нар өөрийнхөө амьдралаа өнөөдрийн байдлаас өнөөдрийн төвшнгөөс өөрчлөхгүй яг энэ хэмээнд яваад авал та нарын дараах үе залгамжлал чинь бас яг л тэр төвшөнд чинь явна. Поэтому, почему? Потому что есть, ну, про, как сказать-то, родовые лояльности, так вы не переведете. Традиции рода есть. Вы должны поменять традиции рода. Тэгэхээр энэ өндөр бас дахиад өөрийнхөө амьдралын жишээний шийдэл та. Манай ээж аав олон жил одоо социализм үед амьдарч ирсэн тийм ээ. Та бүхнээс эцэгчүүд одоо социализм үед амьдарч ирсэн. Тэгээ бид чинь бас л нэг тийм монголчууд хангалттай амьдрах гэхээс илүү хэмнэлт хийж амьд сууж ирсэн. Боно. Тийм ээ. Хүнчлийн хөрөөрөө чи хүлээж илүү дотор юм битээ хар тийм ээ. Хүнээс илүү битээ гар одоо ингээд одоо нэг тийм хайцгын дотор тийм ээ хүмүүжүүлж ирж ирсэн. Тэгээ байраа юм хийж суур. Яг уу тухайн үедээ тэр үедээ бол үнэхээр хэрэгцээтэй амьдралын ухаан байжээ. Тэрний төлөө би одоо ээж аваагаа буруутгах гэдэг. Тийм ээ манай ээж аваад бол яг жинхэнэ одоо коммунист хүмүүжлэр хүмүүжж байсан. Тэгэхээр ч тэр хүмүүсийн энэ хүмүүжил надад ирээд би бас яг тийм амьдралаар яваад байгаа байхгүй тийм ээ. Номын илүү дутуу юм хэрэггүй ингээд одоо ингээд байгаа. Тэгэхдээ бидний амьдрал өөрчлөгдөж байна.
Тэгэхээр бидний дараагийн залгамжид бидний хүүхдүүд ач нар маань одоо яг энэ хуучны системээс салаад шинэ систем, шинэ нөхцөл байдал бид нар бас яг төлөвшөх ёстой. Тэрнийхээ амьдралаа өөрчлөх ёстой. Тийм учраас би өөрийнхөө бодлого санаа энэ өмнө байсан юм өөрчилж байгаа. Тэгэхээр манай багсаа хэлж байгаа л да ингээ үйл дандсан уламжил гэж байдаг тийм ээ. Уламжил. Тэгэхээр хэрвээ нэг уламжил ингээл олон 100 жил ингээ байраад авал тэр удам нь ерөөсө хүчгүй байхгүй л шүү дээ. Тэгэхээр 100 200 300 жилийн өмнө амьдарч ирсэн амьдралын хэм маяг уламжил өнөөдөртөө бол өөр баг. Тэгэхээр бид нар яг энэ уламжлалыг зогсоогоод харин муудах биш нагаруу сайжруулаад дэвшигтэд болгоод мөн дараагийнхаа юмдаа заламжлах хэрэгтэй. Тэгэхээр миний охиноос гарах дараагийн энэ үеийн хүүхдүүд яг улам хүчтэй сайхан тэмүүлэлтэй тийм ээ зөв бодолтой хангалуун амьдрах ёстой гэсэн тэр юмыг би өнөөдрөөс эхэлж өөрчилж байгаа. Энэ нь надад одоо манай академи манай багш нар одоо надад тус болж байгаамаа. Тийм учраас яг энийг бас та бүхэн бас нэг зөв ойлгороо гэж хэлээд байгаа юм. Теперь еще одна дырочка, быстро объясню, и на этом мы с вами закончим. Обиды. За, бас нэг чухал нөх болоод гомдол байдаг. Бид бүхний гомдол. Если вы на кого-то обижаетесь, вот это самый сильный слив энергии. Та нар хэнийг одоо гомдол байвал энэ бол та нарт маш том нөх үсгдэг энерги. Но первое, что нужно сделать, просто перестать обижаться. Мэдээч хамгийн түрүүнд даанаа гомдохоо зогсоох. Самая простая техника. Здесь у меня есть очень шикарная техника, просто у меня времени нет это объяснять, это надо час объяснять. Поэтому я скажу самую простую технику. Что такое обида? Обида это когда вам кто-то что-то должен. Гомдол гэдэг чинь үнэн хэрэгтэй юу вэ гэвэл хэн нэгэн танд өртөө байх тэр байдлыг та нар гомдол гэж үздэг. Хамгийн гол. Ёстой юм шиг тийм хэн нэгэн танд өртөө ёстой тийм ээ. Тийм мэдрэмжийг одоо гол гомдлын үүсвэр. Поэтому перестаньте ожидать от кого-либо что-либо. Тэгэхээр та нар тэр гомдлоо тайлхын тулд тэр хүн надаас уучлах бол хизээ нэгэн цагт уучлах эсвэл тэр хүн алдаагаа засныг та нарын тэр хүлээлт байгаад байдаг байхгүй. Хүлээлт байгаад байна гэдэг чинь та нар гомдоод байна. Гомдол чинь хүлээлт гэж гэсэн үг. Тэгэхээр та нар тэр хүлээлтийг зогсоох хэрэгтэй. Энэ бүрж ирээд уучлаараа ч юм уу тэгээрээ хэлээ гэсэн тийм хүлээлтийг та нар зогсоох хэрэгтэй. Тэр хандах хэрэгтэй. Самая ходовая фраза, которую я произношу, когда я чувствую обиду кому-либо. Например, мужу. Фраза звучит так. Никто мне ничего не должен, и я никому ничего не должна. Тэгэхээр би өөртөө яаж яадаг вэ гэхээр хэн нэг надад одоо хэн нэг би гомдлоо гэж бодъё. Тийм ээ хэн нэг нөхөртөө ч юм уу одоо найз нөхдөд ч юм. Тэнгүүт би хамгийн түрүүнд юу боддог вэ гэхээр тэр хүмүүс надад ямар ч үширгүй би тэр хүмүүст ямар ч үширгүй. Все, сразу отпускай. Тэгээ ингээ бодонгуудаа нөгөө гомдол маань байхгүй. И вот эта дырочка у вас что? Закрывается. Мэдээч гомдол маань өөрөө том асуудал манай баг шинэ тал дээр одоо бүтэн цагийн текст уншдаг юм байна. Өнөөдөр бид нар тийм боломж байхгүй учраас хамгийн амар дүр аргыг таамагцаа хэллээ. Самые главные три дырки мы рассмотрели здесь. За бид нар хамгийн чухал одоо гурван нөхийг ярьлаа шүү тийм ээ. Үшигтэй байх, бусдад одоо бусдын шүүмжлэх тийм ээ. Тэгээд өөрөө гомдолтой байх. Когда вот эти три дырки начнут у вас исчезать, у вас энергия будет подниматься. Да. Тэгэхээр та нар энэ нөхөө ингээ бүгдээд эхлэн шүү дээ. Олон нөхнүүд байгаа. Гэхдээ хамгийн том нөхнүүдээр бүгдэнгүүт өөрөө ирэхгүй та нар энерги нэмэгдэж байна. И денег в жизни становится больше. Тэгээ нэг харахад та нар мөнгөтэй болно. Та нарын мөрөөдөл чинь биелж байна. Поэтому что будем заканчивать, да? Да. Ну что ж, дорогие друзья, я вам очень благодарна, потому что вы развиваетесь. Моя цель, моя миссия заключается в том, чтобы хотя бы 1 миллион человек, благодаря мне и моим партнерам, стали счастливыми в этой жизни. Тэгэхээр одоо ингээд өнөөдөр та бүхэн өнөөдөр бүрэн цугласан явдал бол юу нэг бас нэг юм илтгэж байна. Тэр нь юу гэхээр та бүхэн өөрийнхөө амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа хүмүүс гэдгийг би олж мэдэж байна. Тэгэхээр энэ өөрчлөлт маань та нарын амьдралд одоо хайнаар нөлөөлөх
миний амьдралын одоо мөрөөдөл зорилго маань би амьд байгаа цагт ятгатаа нэг сая хүн тийм ээ. Миний тусламжаар, манай багийн тусламжаар, манай академийн тусламжаар өөрийнх амьдралаа сайжраад, өөрийнх нь бүх юмнууд ингээ сайхан болоод ар жаргалтай болох болтугай гэсэн ийм хүсэл надад байдаг учраас би өнөөдөр ингээ та бүхэнтэйгээ уулзаж авч байгаамаа. Тэгэхээр та бүхний амьдрал сайхан хүсийг өрөөж байна. Манай энэ бизнес академи маань та бүхэнд одоо бас тусдын болно шүү. Это состояние счастья. Я вам задаю вопрос, чтобы быть счастливым, что вам нужно? Мунхте. Что? Отношения. Я права? Это самое основное, что нужно для счастья. Но я вам открою самый главный секрет. Чтобы вот это пришло в вашу жизнь, надо быть счастливым сейчас. Тэгэхээр энэ ачааллын одоо энэ дөрвөлжнийг одоо бүгэлж байгаа хөрөнгө, мөнгө тийм ээ, эрүүл мэнд, за тэр хайр дуурал тийм ээ, харилцаа энэ бүхэн бол хүний амьдралын ачааллыг одоо бүрэлдүүлдэг гол хүчин зүйл. Гэхдээ энэ бүхнээс гадна хамгийн чухал нь юу вэ гэвэл та ачааллтай байхын тулд яг энэ мөчид та өөрөө дотроо ачааллыг мэдрэх хэрэгтэй. Сначала состояние внутреннее, потом все приходит. Тэгээ та нар өөрийнхөө дотоод төвшөнгөө, дотор хүнээ, дотор бодлоо төлөвшүүлээд ачааллыг мэдрвээс энэ бүхэн чинь бүгдээрээ өөр ирэхгүй гараад ирнэ. Поэтому я вам всем желаю счастья, чтобы вы были все успешные в нашем бизнесе, чтобы в Монголии этот бизнес процветал, и чтобы благодаря вам очень много ваших сограждан, наших друзей монгольских, обрели здоровье, обрели достаток и начали жить в изобилии. Я мочаас наа бүхэн бүгдээрээ ачааллтай байх болтугай, та бүхний найз нөхөд дүрсэл бүгдээрээ ачааллтай байх болтугай, та нараар дамжаад манай компани бизнесээр дамжаад олон сайн монголчууд маань бүгдээрээ ачааллтай байх болтугай гэдэг ийм сайхан өрөөлийг та бүхэнд хүсэж байна.